Би өнөөдөр Сонгон найрхан төвгийн 34 дээр хорооны эко айл эрдэнэ үйлгээнд ирээд байна. Гоолтай аймгийн Баян улс сумын төвийн оршин суугчид болон Өөр хангай аймгийн хар орон сумын төв дээр оршин суудаг хашаанд амьдрдаг айл бүхнээс удаадараа өсөлт ирж байгаа. За хашаанда тодорхой ингээд бие даасан байдлаар халаалтаа шийдэх цэвэр бохирынхаа шийдлийн талаар шууд даган дуурах зөв шийдэлтэй ийм шийдлүүдийг биднэрт танилцуулаач гэж хүсэлтийн дагуу ирээд байна. За сайн байна уу? Сайн явсан уу? Сайхан засч байна. За энэ хоёр хүнээс сурах юм бол асар их байгаа. За нэгдүгээрт энэ гэрээ эзэн эрдэнэ үйлэг бие даасан бохирын системээ хэрхэн шийдвэрлэх вэ? Хараа тусаар гэдэг та бүхэнд арга туршлагаа хуваалцсан. За энэ айл гэр бүл бол энэ хашаанд өөрсдөө ирж амьдраад яг энэ өөрсдийнх нь өнөөдрийн та бүхэнд туршлагаа хуваалцж байгаа энэ системийг хэрэглээд үндсэндээ бараг 13 жил ажиллаж хэрэгжилж байгаа ийм айл байгаа. Тийм учраас энэ технологи бол бүрэн туршигдсан, нутагшсан хот хөдөөгийн ямар ч айл энэнийг бол шууд даган дуурайж хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. За ерөнхийдөө бол одоо ингээд хашаанд амьдарч байгаа айлууд юм уу хөдөө орон нутгаар явахдаа зэрэг ихэнх айлууд бол байшингаа барьсан байна. За тэгээ байшингаа барьсны дараа ч гэсэн танаа энэ бохирынхаа шийдлийг хэрэглэх бүрэн боломжтой юу? Болно л доо. Тэгээ яг уул нь барилгынхаа сойрыг ухаж явахдаа тэрийгэ цог төлөвлөө явбал мэдээж зүгээр. Гэхдээ яг дараа нь гэр доторх бохирынхаа гаралтыг суурин дагуураа малтж ягаад гэвэл Монголд хүнзгээ тэр даагуур явуулах ёстой учраас нэг жоохон нөх ухаад ингээ гаргах бол болцоотой. Тэгээд одоо манай гэрийн хувьд бол одоо энэ байшингийн ард талд бохирын систем байгаа анхнаасаа бол цог төлөвлөлт барьсан. Тэгээд одоо энэ талбайд доор нөгөө бохирын систем энэ төмөс тавьчихсан байна. Гэхдээ энэ төмөсөнд бол тэр саяын бохирын систем чинь ямар ч хамаагүй. Бүр 3 метрийн доор байгаа. Энэ доор ингээд эхлээд бохирын гэрээс урсаж орж ирэх 5 тонн хэмжээтэй сав байж байгаа. Яг хэдэн ширхэг сав байгаа юм? Ганц сав байгаа. 5 тонны хэмжээтэй нэг л юм гэсэн байгаа юм тийм. Тэр ягаад 5 тонн юм бэ гэхээр олон хүнтэй газар, амралтын газар энтерт бол тэрнээс том байна. Ер нь цөөхөн хүнтэй айлаад бол ер нь 5-аас 10-ын хооронд тэр хийж боломжтой юм байгаа юм. За энэ ингээ айл юм маань бол газар даагуур байна. Дээгүүр нь энэ ингээ зүлэг ингээ ургачихсан ямар ч саадгүй. Ерөөсөө энэ ийм систем байгаа нь бол газар дээрээ мэддэхгүй. Яг энэ соруулж авах нэг ам л байна. За энэ систем маань яаж ажилладаг вэ гэхээр за ийм сав байх юм бэ. Манайх 5 тонны савтай гэж хэлсэн. Гэрээс бохир ус ингээ ороод ирнэ. Орж ирээд өтгөн юм доороо тунаад лаг болно л да. Тэгээд бактерийн үйлчлэлээр задраад энэ устай цуг орж ирж байгаа юм чи ус нь ингээд дүүрээд байж байгаа юм. Тэгээд энэ орж ирсэн өтгөн чинь бактерийн үйлчлэлээр задраад шингэрээд шингэн болж ингээд задарч яадаг. Тэгээд дээр нь яг хөвдөг тос өхний үлдэгдэл янз бүрийн юмны үлдэгдэл бол ингээд дээгүр хөвж өрөмтөж ингээд хөвж явах юм. За тэгээд энэ шингэн хэсгээс нь одоо гэрээс ус асгалаа гэхэд ийшээ орон тэр хэмжээний ус ийшээ шингээх талбай руу гарч байна. За шингээх талбай нь болохоор энэ хайрга хийчихсэн. Энэ хайрган дотор ороод хайрганаас цаашаа газар лугаа ингээд явандаа нэвчээд ороход хөрсөнд шүүгдэн хөрсний бактерийн үйлчлэлээр задарч хортой эмгэг төрүүлэгч бодисууд нь устж цаашаа ариусч ин шингэн хэрвээ гүний усанд хэрвээ хүрдэг бол тэнд бол одоо цэвэршээд очиж байгаа ийм систем. Ийм учраас энэ ус соруулдаггүй. Ягаад гэвэл гарч байгаа ус болгон чинь энэ хайрга руу ороод цаашаа газартаа шингээд энэ байгальтай шингэчихэж байгаа. Тэр хооронд яаж ариусч орчны бохирдлгүй эко гэдэг нь юундаа байгаа юм бэ гэхээр энэ бактерийн үйлчлэлээр задарч одоо цэвэршээд учраас байгаль орчинд тааргүй ийм систем бол одоо өнөөдөр Англи, Америкийн төвийн бохирын системд холбогдоогүй уулын мохорт байгаа хауснууд бүгд ийм системтэй байж нь өнөөдөр ч гэсэн маш өргөн тэнд хэрэглэгдэж байгаа. Угаасаа энэ бол
анх 1850-ад онд Францад зохиогдсон систем. Тэгээд өдний болтол өргөн хэрэглэгдэж байгаа ийм байгаль орчинд ээлтэй ийм систем байгаа. Хамгийн гол нь ашиглалтын зардал гэж юм байхгүй. Урсгалаараа явна, цахилгаан юм хэрэггүй. За эднийх бол одоо ингээд өөрсдөө 120 м квадрат талбай бүхий барьсан юм айл. За тэгээ эднийх одоо өнөөдөр нам даралтын 100 ашиглаа сайжруулсан түвш төлдөг. Энэ 120 м квадрат энэ талбайгаа 100% халаачиж чинь ялангуяа өвлийн хүүтрлийн үед. За нөгөө талаар жорлон вана мөн одоо бас дотроо 100% шийдэж чадсан ийм технологи байгаамаа. За энэ худгаас ирж байгаа усын энэ сав руу орно. Энэ насаас энэ саяын карант энтерлөө усыг шахаад өгдөг даралтын насаас гэж байгаа. Тэр ус халагч халуун карант халуун усын иргэн карантанд энэ ус халагч байлар. За тэгээд тэнд шалны халаалтын систем тэр байна. Манайх ингээд шалны халаалттай байшин барьсан цахилгаанаар халдаг. Тэгсэн чинь одоо тог дийлхэ болоод цахилгааны эрчим хүчний газруудаар яваад байхад юу ч асуудал шийдэж өгөхгүй. Тэгээд цахилгаан халаагаараа болоод нам даралтын 150-ад энэ шалны халаалтаач нам даралтандаа холбоод мөн нэмэлтээр пар тавиад ингээд гадаа 100 хэрэг гэртээ бол гал төлөхгүй байгаа. Сайжруулсан түлшээр ингээд ажиллаж ин тэгсэн чинь гал төлөх нь цахилгаанд мөнгө өгснөөс хямд тусч байна. Хайрны өрөө за тэр угаалгын машин байна. Гарнуур угаалтуур за энэ наан босоо дүүш. Ингээд за энд бол ерөөсөө тэр ямар ч орон сууцнд байгаатай бол яг адилхан байгаа. Тэгээд хуваараа ингээд нөгөө гэр хороолт байлаа гээд би бол зариут байрнаас гарч ийшээ байшин байж гарсан шүү дээ. Тэр манайх бол далайн давхарт байсан. Тэгээд бас их хэцүү ингээд дээрээс айл усаалд нь өөрөө ч алдаж доош алдаж магадгүй. Тэгээд хөдөө уулын мухарт байлаа гээд тэр байранд байгаа юм шиг амьдарч болохгүй гэсэн юм бол байхгүй. Суманд байлаа гээд ингэж хотын сайхан байшин байгаа хүмүүс гоё байдаг гэж бол бодож байна. Харин ч одоо ер нь залуучууд бол залуучууд яг ер нь усаад ер нь хотын байрнаас татгалзаад ер нь ийм газартай мад ногоо тарьж энэ амьдрах сонирхол бол бас ихсэж байгаа юм байлээ ер нь.